50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр сэрэл телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэнийг телевизийн сувгаар 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрж байгаа үндэсний лотерей шууд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэг учир шалтгааны улмаас нэгэн камер явж байгаа гэдгийг сануулхад илүүдэхгүй байхаа. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг бүгдээ хамгийн түрүүнд тодруулдаг. Уламжлалаа авахгүйгээр машинаа ажилуулъя. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулж авахаар нэг мэдээлэл өгье. Хангуул дүүргийн 1-р хороо 120 мянгатын Жетро супермаркет дотор үндэсний лотерейн нэг салбар шинээр нээгдсэн байгаа шүү. Тэгэхээр хангуул дүүрэг яг тэнд байдаг хүмүүс бүгдөө Жетрогоор орж өөрсдийнхөө одоо энэ тасалбарыг аваад энэ хуудсыг аваад бүгдээ тасалбараа аваарай. За эхнийх нь 4 гэсэн тоо байна. Дараагийнх нь 7. 3-р зэргийн хонжуурын эхний 2 тоо, эхнийх нь 4, дараагийнх нь 7. За 4-ийн 3-р зэргийн хонжуурын эхнийх нь 4, дараагийнх нь 7. За 3 дахь тооны 3 дахь бөмбөлөгний тоо 4 гэсэн дугаартай байна. 4. За одоо хамгийн сүүлийнх нь 5. За ингээд 4-ийн 3-р зэргийн хонжуурын 4 тоо амжилттай гарч ирлээ. Тэгэхээр хэрвээ та 4 7 4 5 гэж бөглсөн бол таны бооцоо 500 дахин үржигдэх юм байна шүү. За тэгээд мэдээж таны бооцооны хамгийн бага дүн 500. За дахиад сайн анхааралтай сонсож байгаараа харж байгаарай. 4 7 4 5. За харин одоо бүгд хамтдаа 4-ийн 2-р зэргийн хонжуурыг тодруулъя. За хэрвээ энэ 40 бөмбөлгнөөс та гарч ирэх 4 бөмбөлгийн алдалгүй зөв та чадах юм бол таны бооцоо 1000 дахин үржигдэнэ. Хамгийн багаар нь бодъё. 500 мянган төгрөг болох нь шүү. Та 500 төгрөгтэй байж байгаа л үндэсний лотерей тоглолоо, 4 тоо таалаа. 2 өдрийн дараагаар яасан байх нь 500 мянган төгрөгтэй болж болох нь. За 4-ийн 2-р зэргийн хонжуурын эхний бөмбөлөг 2, дараагийнх нь 8 гэсэн дугаартай байна. За түүний дараагийнх нь 7, 2 8 7. 2 8 7. За хамгийн сүүлийнх нь. Ер нь бол 40 бөмбөлгнөөс 4 тоол таах юм байгаа шүү. Уул нь жоохон амархан санагдчихж магадгүй шүү. Гэхдээ азтай байвал таныг дайрна шүү. За 2 8 7 1 2871. За 4-ийн 2-р зэргийн хонжуур бол түрүү хэлсэн. Хамгийн багадаа таны тавих бооцоо бол 500. За хамгийн бага тавьсан тэр бооцоогоо та 1000 дахин үсгэн авах боломжтой. За ингээд 2 8 7 1. 2 8 7 1. За ингээд 2 дугаар зэргийн хонжуурыг амжилттай тодрууллаа. За харин одоо 1-р зэргийн хонжуур. 1-р зэргийн хонжуур бол өөрийнхөө тавьсан бооцоо 2000 дахин өсгөж авах боломжтой. За 4-ийг тоглож байгаа хүмүүст бол нэг бөглсөн тоогоороо 3 удаа тоглох боломж байгаа шүү. За эхнийх нь 9 бай. За түүний дараагийнх буюу 2 дахь бөмбөлөгний тоо 6 байна. 6 9 6. За түүний дараагийнх буюу 3 дахь бөмбөлөгний тоо 7 байна. 7. За хамгийн сүүлийнх буюу 4 дахь нь. За 4-ийн 1-р зэргийн хонжуур 9 6 7 5. 9 6 7 5. За ингээд бүгэлдсэн бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөх авах нь шүү дээ. За харин 4D тоглосон хүмүүс
6D дээр ямар тоо гарч ирэх нь бас анхаараарай. Тэгээ нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авч явж үзээрэй. Харин одоо бид хамтдаа 6D-ийн машиныг ажилуулж байна. За энд нийтдээ 60 бөмбөлөг үе. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 ширхэг. Ингээ нийтдээ 60 бөмбөлөг. Эндээс бид 6 бөмбөлгийг гаргаж ирнэ. За хамгийн ихний бөмбөлөг энд өнгөрч байна. Дугаар нь 4. Энд гарч ирэх 6 бөмбөлөгний дугаарыг нь дарааллыг нь яг алдлгүй зөв таасан тэр хүмүүс хонжор очих юм байна. За 6-г ихний 6-г таах юм бол 50 сая төгрөг. Эхний 5 эсвэл сүүлийн 5-ыг таах юм бол сая 500 мянган төгрөг. Гэх мэтчлэн буураад эхний 2, сүүлийн 2-ыг та зөв таах юм бол 1500 төгрөг очиж байгаа. За дэлгэрэнгүй нь бол манай сайтаар бусад тоглолтуудаас хараарай. За 4 тэг. За одоогийн байдлаар 4 тэг. 4 тэг. За түүний дараагийнх нь 6 гэсэн тоо шиг байна. 6. Тийм байна. 4 тэг 6. 4 тэг 6. За харин одоо 5 дахь тоо. 5 дахь тоо. 2. 5 дахь нь 2. За хамгийн сүүлийн буюу 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөгний тоо хэд байх нь вэ? 3. За ингээд 6D. Тийм машин амжилттай ажиллаж 6 бөмбөлгөө гаргаж ирлээ. За 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс бүгдөө анхааралтай сонсож байгаарай. Бас дээрэс нь харж байгаарай. Харахад ингээд нөгөө тоонууд нь жоохон танигдахгүй жоохон зовлонтой байж магадгүй. Тэгэхээр би танд туслая. Дарааллынхын дагуу зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих шүү дээ. 4 тэг 6 2 3. 4 тэг 6 2 3. За яг энэ дарааллыг л зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болох юм байна. Эзэн тодорж байгаа мөг юм уу ёстой би мэдэхгүй. Гэхдээ тодорж байгаасаа л гэж би дотроо ер нь бодоод байдсан шүү. За ингээд одоо харин 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Энэ бол их амархан. 1-ээс 42 тоог агуулсан 42 бөмбөлөг байгаа. Энэ хорго руу орно. За доороос агаараар үлээгдээд 7 ширхэг бөмбөлөг нь гарч ирнэ. За 7 ширхэг бөмбөлөгнөөс эхний 6-г нь дараалал харгалзахгүйгээр яг зөв тааж чадсан тэр хүн 120 сая төгрөг очих юм байна. За 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг. За танд амжилт хүсье. Нэг бодлын амархан юм шиг санагдаад байна. 42 бөмбөлөгнөөс гарч ирэх эхний 6 бөмбөлөгний 6-г нь дараалал харгалзахгүйгээр таана. За амар сүрхийн математикч байгаа л те нөгөө магадлалаараа ингээд хэдэн удаа яах нь гэж бити бодорой. Тэгэх юм бол айгүй зовлонтой таа гарч ирж магадгүй. За эхнийх нь 33, дараагийнх нь 2. 2-ыг бөглсөн, 33-ыг бөглсөн бол тэгээд бас л нохоондоо ойртчээ гэсэн үг баггүй. За 3 дахь нь 38. 3 дахь нь 38. За тоглолт бүр өөрийн гэсэн онцлогтой байгаад байна. За одоогийн байдлаар бол 30-тай тоо 2 гараад ирсэн байна. За нэг оромтой тоо 1 гарч ирсэн 2. За бас нэг оромтой тоо байна. Энэ бол 8. Тэгэхээр санаандгүй байдлаар л 6 тоог бөглөх шүү дээ. Ямар нэгэн бэлэгдэл байж болно. Одоо юу байх юм те тэрийг та өөрөө бас бодож болно. Тухайн яг цаг мөчид бөглөж явахад бас ямар тоо тань таалагдж байгаагаас шалтгаална. За дараагийнх нь 19. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. 11. 6 дахь бөмбөлөг 11. 33, 2, 38, 8, 19, 11. За өнөөдрийн бонус бөмбөлөг 42. За ингээд өнөөдрийн тоглолт амжилттай боллоо. За ингээд хамгийн сүүлд буюу 120 сая төгрөгийг тодруулах тэр тоглолт болж өндөрлж байна. Тэгэхээр 6 тоог тодор за мэдээж өнөөдрийн бонус бөмбөлөг бол 42 байх нь байна. За ингээд 33
38, 8, 19, 11. Тэгээд өнөөдрийн бонус өмлөг 42 байна. За ингээд үндэсний лотереоор та бүхэн идэвхтэй тоглоороо тэгээд нэг шинэ салбараа хилээд нэвтрүүлэг өндөрлөе. 120 мянга шүү дээ. 120 мянгатын Jetro супермаркет шүү дээ. Тэр дотор ч манай бас нэг салбар шинээр нээгдсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай. За 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэн Бади 642 лотерейд оролцсон. Бурбас 6 төрлийн хонжурын эзэн болох боломжтой. Дохир даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.